За би гавь гишүүний хэлж байгаа энэ санаа зовнил одоо болгоомжлыг бол ойлгож байна. Гэхдээ хэдүүлээ бас дэгийн хууль зөрчигдсэн мэтэр бас ярьж болохгүй хаа. Энийг дагсан эрүүгийн хууль зөрчлийн хуулийг хилцээд тентх агуул өөрчлөгдөд үгүйсэ зөвшөөрлийн хуулийн агуул өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тодорхой үйлдэлүүдийг хэмтэрэг тооцохгүй асуудал байгаа. За бид хууль зүйн мянган орон дээр гарсан ажлын хэсэг бол зөвшөөрлийг нэмээгүй. Хоёр зөвшөөрөл хасгаж ирснийг нэг нь бол үлдээсэн л ийм л асуудал. Тэрнээс биш одоо зөвшөөрөл нэмээд байгаа зүйл ерөөсөй байхгүй. За засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр зөвшөөрлийн хууль дээр хориглох заалт нэмж байгаа нь угаасаа зөвшөөрлийн хуулийн зорилго зохицуултад хамаагүй зүйлийг тусгачээ гэдэг зүйлийг Улсын хурлын дамын газрын хууль зүйн дүгнэлтээр тодорхойлцсон. Дээрээс нь одоо энэ уялдаа холбооны асуудал дээр бас одоо нэлээд хүндрэлтэй зүйлүүд байна гэдэг зүйлийг тодорхойлцсон. Хөндөж орж ирэх ёстой 2017 дахь заалт хөндөгдөөгүй. Энээсээ шалтгаалаад бас энэ хууль зүйн асуудал үүсэж байгаа гэдгийг бас тодорхойлцсон ийм л зүйл байгаа. Хууль зүйн мянган ороо тэгээд засгийн газрын барьсан энэ төслийг бас агуулгын хүрээнд нь дэмжиж энэ хориглох үйл ажиллагааны тодорхой хэсгийг буцааж байсан хэмжээнд нь үлдээж болохоос цойш юм нэгээгүй шүү. Энэ спорт бич одоо ч нээлттэй байна. Энийг нь хоригоолоод бусад төр казино болон казиногийн төрлийн тоглоом спортоос бусад үйл ажиллагаан дээр бий тавихыг л хязгаарлаж агуулгыг нь зүгээр хумиж орж ирсэн болохоос биш. Ерөөсөө байгаа зүйл дээр бид юм нэмээгүй. Тэгэхээр энэ засгийн газраас өргөн барьсан хуулийн концепцийн үзэл баримтлал хүрээнд байгаа гэдэг зүйлийг хариуцлагатай л. За хоёрдугаар харин зөвшөөрлийн хуулийн энэ концепцийг бид нэр хууль зүйн мянгаар авч гарч хориглосон заалтыг тэр хууль дээр тусгахгүй тулд одоо ийм зүйлүүдийг авч одоо томьёолуудыг санал бэлтгэсэн гэдэг зүйлийг л. Тэгээ би бас эдийн засгийн мянган орооны гишүүн. Гэхдээ эдийн засгийн мянган орооны дарга бас анхаармаар нь ийм зүйлүүд дээр ажлын хэсэг гаргахгүй, эдийн засгийн мянган ороо өөрөө ажлын хэсэг гаргахгүй асуудлуудыг ингэж хөнгөө хандаж одоо ингээд тэнд асуудалд нь хуцтай хандсан хууль зүйн мянган ороог буруутгах юусэн болохгүй байхгүй. Энэ хуулийг хэрэгцээ батлагдах юм бол уяачтаасаа эхлээд энэ спортыг дагаж хөгжүүлж байгаа бүх хүмүүс чинь бүгд эрүүгийн хариуцлага дуудагдсан шүү дээ. Ийм л зүйлээс. Хамгийн дөрөнд хідэн уяачид бооцоо тавьж уралдаж байгаа хүмүүс бүгд энэ хавартаа багтааж эрүүгийн хариуцлага хүлээх. Тийм болцоо байх шүү. Энэ үр дагаврыг бид нэр тооцож бас энэ уламжлалт морин спорт за энэ спортын эдийн засаг гэж байдаг. Энэ эдийн засаг багийн спортыг дагаа ч юм уу тодорхой энэ бооцоо асуудлыг зөв тайлбарлах хэрэгтэй байна гэж л үтсэн. За тэгээ энэ судалгаа шинжилгээг нь авч үзэх юм бол энэ спортод энэ мөнгө алдаад байгаа зүйл байхгүй юм билээ. Спортын тэр сайт гэж нэрлэгдээд байгаа тэр One Expert-д дамжаад казинод мөнгө алдаад байгаа юм билээ. Ерөөсөө л энэ. Тэгээ бид казиногийн бүрэн хориглоё гэж байгаа. Тэгээ ийм зүйл байгаа шүү. Тэгээ би яг гангүй гишүүний За учрал сайд микрофоны нэй. За засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль бол цахим мөрөөдөө тоглоом, төлбөр таавар, бооцоо тоглоомыг зохион байгуулах, тоглох, зуучлах, дэмжлэг үзүүлэх, сурталчлах бүх үйлдэлийг бүхэлд нь хориглох л зорилгоор зөвшөөрлийн хуулинд байсан хоёр зөвшөөрлийг одоо энэ зөвшөөрлийн хуулиас авч хаяад буюу бүхэлд нь хориглоё гэсэн. Зөвшөөрлийг бол нэмэгдүүлээгөө зөвшөөрлийн доог бууруулсан. Яг нь их хурлын ажлын хэсэг мэдээж ажиллаад за энэ хоёр зөвшөөрлийг бол одоо энэ зөвшөөрлийн хуулиас авж байгаа нь зөв юм байна. Гэхдээ яг энэ спорт төлбөр таавар буюу нөгөө урьдчилан үр дүнг нь мэдэх боломжтой, үр дүнд нь нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн уралдааны талаар бол одоо тусгай зөвшөөрөлд үлдээе гэдэг энэ санал санаачлагыг гаргаад явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр их хурлын ажлын хэсгийн энэ бол санал. Тэгэхээр мэдээж энийг их хурл шийднэ. Засгийн газрын хууль бол өөрөө бүхэлдэн цахим мөрөөдөө тоглоомыг хориглоё л гэдэг хууль шүү. Яагаад тухайн үед спорт төлбөр тааврыг үлдээж болохгүй бүхэлд нь хориглох юм бэ гэсэн бэ гэхээр спорт бооцоо тоглоом гэдэг нэрийн дор цахим мөрөөдөө тоглоомын шинж агуулсан үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулагддаг, сурталчилдаг, дэмжлэг үзүүлдэг үйлдэлүүд тогтоогдод байна гэж. Гүйцэтгэх засаглал бол ажиллаа хий гэхэд энэ дүрийн албан хаагч нарыг наад мөрөөдөө тоглоом дээр анхаарал тавиа, ажиллаа гэхээр өөдөөс хууль яриад байгаамаа. Тийм учраас нэгэн яралтайгаа ормоор барьсан юм аа. 4-р сарын 4-ний өдөр их хурл хэлц хэсгээ яг дэмжсэн өдөр
5 дугаар сарын өнөөдөр 6-ны өдөр энэ хооронд 16.6 сая Америк доллар зөвхөн энэ One X-Bet-ээр чи гарчлаа. Тэр нэг их хурл ажлын хэсэг байгуулад анхааралтай ажигласаар байтал энэ олон айл өрхийн амьдрал хүнд боллоо штэ. Тэгээд 7 хоногор сунгаад байх нь биднэрт нэг асуудалгүй юм шиг мөртлөө цаана энд нөгөө нэг агуулга нь айгу том байна. Засгийн газар ажиллая гэх. Тийм учраас хурдан хугацаанд энэ хуулийг гаргаад хуулийнхын дагуу ажиллаа хийх энэ дээр хязгаарлах боломж олцоог энэ дүрээ албаа хаагч нарт олгож өгөөч л гэж би хүсэж байна. Гэхдээ энэ хэрвээ ажлын хэсгээс гаргасан санал дэмжигдээд ингээд явбал үүн дээр сайн зориг гишүүний хуулийг одоо яаралтай оруулж ирээд хилцээд явж байгаа хооронд бол зөвшөөрөл олгохдохгүй байх эрх зүйн зохицуулалтаа. Дээрээс нь зөвшөөрлийн зөвлөлийг ахалж байгаагаа өөр миний зүгээс зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд хууль зүйн яамд яг одоо бичиг хургуулсан байгаа. 6 сар зөвшөөрөл олох асуудал байхгүй шүү. Зөвшөөрлийн зөвлөл дүгнэлтээ гаргацсан шүү гэдэг. Тэгэхээр нэг талтаа гаргаад хугацаа алдмааргүй байна л гэдэг. За гаавь гүшүүн гаргасан гормын саналтай холбогдуулж тайлбар хий. Гаавь гүшүүн. За чуулганаас тэр эдийн засгийн байнгын орлого шилжүүлсэн. Төсвийн байнгын орлого татврын асуудал дээр санал дүгнэлтээ гаргаж өгөө гэсэн. За би одоо дэгийн хууль ярьж байгаа шүү. Одоо энэ тамгын газрынхнаас хэн байгаа нь тэр тамгын газраас надад хариулна шүү. Хууль зүйн байнгын орлого эрүүгийн үйл дээр санал дүгнэлтээ гаргаж өгөө гэсэн. За тэнгууд төсвийн байнгын орноос санал дүгнэлтээ ирүүлсэн байна татвартай холбоотойгоор. За тэнгууд хууль зүйн байнгын орноос зарчмын зөрүүтэй саналууд гаргаад оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь үзэл баримтлалын хүрээнд болж байгаа юм. Тэгээ бид нар энэ чинь дахиад тэр зарчмын хүрээнийх орж исэн саналууд дээр санал ураад явахаар дэгийн хууль зөрчихгүй юу? Болцоод байгаа байхгүй юу та. Тэгээ энэ дээр бас тамгын газрын хариугаа өгөөрэй. Нэг байнгын ороогоор санал ураалт хийх хэрэгтэй шүү дээ. Тэр энэ дээр би нөгөө хэлээд байгаа юм 1-7 хоног хоршлуулч энэ 7 хоног цайнаа тэр хуулийн өргөн барьчиг тэгээ нийлүүлээд хилцээд явбал энэ юм чинь нэг жоохон евро очих гээд байгаа байхгүй. Сайн угаасаа тэр хууль дээр хилцүүлгэн шийдсэн, нийтийн сонсголоон шийдсэн. Ингэж явахгүй бол бид нар нэг юмаа их гэж нөгөө бусад бүх хуулиудаа зөрчил яваад иж болохгүй байхгүй да. Энийг л хэлээд байгаа шүү дээ. Зөв буруугийн асуудал биш энэ. Аливаа тамгын газар тайлбар өгөөрэй. За тамгын газар тайлбар хий. За хамгийн нэгдүгээр микрофон. Тэнцээх үү? Заасчлаа. За гаавь гишүүний асуултанд тайлбар өгье. Чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-ийн 3-т нэг хуулийн төслийг хэд хэдэн байнгын хороо хилцэж санал дүгнэлт гаргахаар хууль тогтоомж заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус цаа зохион байгуулж санал дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёолын хамт холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэсний дагуу эдийн засгийн байнгын хороо нэгт хэд хэдэн байнгын хороо буюу хууль зүйн төсөв ийм байнгын хорооны санал дүгнэлтийг нэгтгэж хэлцэж байгаа. Хурлын тухай хуулиас заасан их хурлын даргын дэрдэх зөвлөл тухайн 7 хоног дох хуваарийг батална. Энэ баталсан хуваараар зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль зүйн байнгын хороонд бүхэлд нь хуваарласан. Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох байнгын хороонд шилжүүлээд зөвшөөрлийн хуулийг болон хамт өргөн мэдүүлсэн хуультай хамт тэгээд За даргын дэрэгдэх зөвлөлийн хурлаар бүхэлд нь хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн хилцүүлэлтийг хуваар гаргасан байна. За тэгээд хуулийг одоо шуурхай хэлцээ гэсэн үүднээс одоо энэ оруулж ирж байгаа. Тэгээд тэг нь одоо орно. Одоо гаавь гишүүний гормын саналаар санал хураалт явагдана. За яаралтай гормоор орж ирж байгаа. Тэгээд хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан учраас эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг гаргах шаардлагагүй юм байна л гэж үзсэн. Тэгээ энэ хуралдаан дээр
За би гавь гишүүний хэлж байгаа энэ санаа зовнил одоо болгоомжлыг бол ойлгож байна. Гэхдээ хэдүүлээ бас дэгийн хууль зөрчигдсөн мэтэр бас ярьж болохгүй хаа. Эрүүгийн энийг дагсан эрүүгийн хууль зөрчлийн хуулийг хилцээд тентх агуул өөрчлөгдөхөд үгүйсэж зөвшөөрлийн хуулийн агуул өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тодорхой үйлдэлүүдийг гэмтрэгт тооцохгүй асуудал байгаа. За бид 2003 он дээр гарсан ажлын хэсэг бол зөвшөөрлийг нэмээгүй. 2 зөвшөөрөл хасгаж ирснийг нэг нь бол үлдээсэн л ийм л асуудал. Тэрнээс биш одоо зөвшөөрөл нэмээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. За засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр зөвшөөрлийн хууль дээр хориглох заалт нэмж байгаа нь угаасаа зөвшөөрлийн хуулийн зорилго зохицуултад хамаагүй зүйлийг тусгачээ гэдэг зүйлийг Улсын хурлын дамын газрын хууль зүйн дүгнэлтээр тодорхойлцсон. Дээрээс нь одоо энэ уялдаа холбооны асуудал дээр бас одоо нэлээд хүндрэлтэй зүйлүүд байна гэдэг зүйлийг тодорхойлцсон. Хөндөж орж ирэх ёстой 2017 дахь заалт хөндөгдөөгүй. Энээсээ шалтгаалаад бас энэ хууль зүйн асуудал үүсэж байгаа гэдгийг бас тодорхойлцсон ийм л зүйл байгаа. Хууль зүйн мянган ороо тэгээд засгийн газрын барьсан энэ төслийг бас агуулгын хүрээнд нь дэмжиж энэ хориглох үйл ажиллагааны тодорхой хэсгийг л буцааж байсан хэмжээнд нь үлдээж болохоос цойш юм нэгээгүй шүү. Энэ спорт бич одоо ч нээлттэй байна. Энийг нь хоригоолоод бусад төр казино болон казиногийн төрлийн тоглоом спортоос бусад үйл ажиллагаан дээр бий тавихыг л хязгаарлаж агуулгыг нь зүгээр хумиж орж ирсэн болохоос биш. Ерөөсөө байгаа зүйл дээр бид юм нэмээгүй. Тэгэхээр энэ засгийн газраас өргөн барьсан хуулийн концепцийн үзэл баримтлал хүрээнд байгаа гэдэг зүйлийг хариуцлагатай л. За хоёрдугаар тарин зөвшөөрлийн хуулийн энэ концепцийг бид нэр хууль зүйн мянгаар авч гарч хориглосон заалтыг тэр хууль дээр тусгахгүй тулд одоо ийм зүйлүүдийг авч одоо томьёолуудыг санал бэлтгэсэн гэдэг зүйлийг л. Тэгээ би бас эдийн засгийн байнгын орооны гишүүн. Гэхдээ эдийн засгийн байнгын орооны дарга бас анхаармаар байна. Ийм зүйлүүд дээр ажлын хэсэг гаргахгүй, эдийн засгийн байнгын ороо өөрөө ажлын хэсэг гаргахгүй асуудлуудыг ингэж хөнгөө хандаж одоо ингээд тэнд асуудалд нь хуцтай хандсан хууль зүйн байнгын ороог буруутгах юусэн болохгүй байхгүй. Энэ хуулийн хэрэгцээ батлагдах юм бол уяачтаасаа эхлээд энэ спортыг дагаж хөгжүүлж байгаа бүх хүмүүс чинь бүгд эрүүгийн хариуцлага дуудагдсан шүү дээ. Ийм л зүйлээс. Хамгийн дөрөнд хідэн уяачид бооцоо тавьж уралдаж байгаа хүмүүс бүгд энэ хавартаа багтааж эрүүгийн хариуцлага хүлээх. Тийм болцоо байх шүү. Энэ үр дагаврыг бид нэр тооцож бас энэ уламжлалт морин спорт за энэ спортын эдийн засаг гэж байдаг. Энэ эдийн засаг багийн спортыг дагаад ч юм уу тодорхой энэ бооцоо асуудлыг зөв тайлбарлах хэрэгтэй байна гэж л үтсэн. За тэгээ энэ судалгаа шинжилгээг нь авч үзэх юм бол энэ спортод энэ мөнгө алдаад байгаа зүйл байхгүй юм бэл. Спортын тэр сайт гэж нэрлэгдээд байгаа тэр One Expert-д дамжаад казинод мөнгө алдаад байгаа юм бэл. Ерөөсөө л энэ. Тэгээ бид казиногийн бүрэн хориглоё гэж байгаа. Тэгээ ийм зүйл байгаа шүү. Тэгээ би яг гангүй гишүүний За учир сайд микрофоныг нэй. За засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль бол цахим мөрөдөө тоглоом, төлбөр таавар, бооцоо тоглоомыг зохион байгуулах, тоглох, зуучлах, дэмжлэг үзүүлэх, сурталчлах бүх үйлдэлийг бүхэлд нь хориглох л зорилгоор зөвшөөрлийн хуулинд байсан 2 зөвшөөрлийг одоо энэ зөвшөөрлийн хуулиас авч хаяад буюу бүхэлд нь хориглоё гэсэн. Зөвшөөрлийг бол нэмэгдүүлээгүй, зөвшөөрлийн дог бууруулсан. Яг гоо их хурлын ажлын хэсэг мэдээж ажиллаад за энэ 2 зөвшөөрлийг бол одоо энэ зөвшөөрлийн хуулиас авч байгаа нь зөв юм байна. Гэхдээ яг энэ спорт төлбөр таавар буюу нөгөө урьдчилан үр дүнг нь мэдэх боломжтой, үр дүнд нь нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн уралдааны талаар бол одоо тусгай зөвшөөрлөлтөд үлдээе гэдэг энэ санал санаачлагыг гаргаад явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр их хурлын ажлын хэсгийн энэ бол санал. Тэгэхээр мэдээж энийг их хурл шийднэ. Засгийн газрын хууль бол өөрөө бүхэлдэн цахим мөрөдөө тоглоомыг хориглоё л гэдэг хууль шүү. Яагаад тухайн үед спорт төлбөр тааврыг үлдээж болохгүй бүхэлд нь хориглох юм бэ гэсэн бэ гэхээр спорт бооцоо тоглоом гэдэг нэрийн дор цахим мөрөдөө тоглоомын шинж агуулсан үйлдэл үйл ажиллагааг зохион байгуулагддаг, сурталчилдаг, дэмжлэг үзүүлдэг үйлдэлүүд тогтоогдод байна гэж. Гүйцэтгэх засаглал бол ажиллаа хийгээд энэ төрийн албан хаагч нарыг наад мөрөдөө тоглоом дээр анхаарал тавиа, ажиллаа гэхээр өөдөөс хууль яриад байгаамаа. Тийм учраас нэг яралтайг ормоор барьсан юм аа. 4-р сарын 4-ний өдөр их хурл хилцэх хэсгээ яг дэмжсэн өдөр
5 дугаар сарын өнөөдөр 6-ны өдөр энэ хооронд 16.6 сая Америк доллар зөвхөн энэ One X-Bet гэж гарчлаа. Тэр нэг их хурл ажлын хэсэг байгуулад анхааралтай ажигласаар байтал энэ олон айл өрхийн амьдрал хүнд боллоо штэ. Тэгээд 7 хоногор сунгаад байх нь биднэрт нэг асуудалгүй юм шиг мөртлөө цаана энд нөгөө нэг агуулга нь айгүй том байна. Засгийн газар ажиллая гэх. Тийм учраас хурдан хугацаанд энэ хуулийг гаргаад хуулийнхын дагуу ажиллаа хийх энэ дээр хязгаарлах боломж олцоог энэ төрийн албан хаагч нарт олгож өгөөч л гэж би хүсэж байна. Гэхдээ энэ хэрвээ ажлын хэсгээс гаргасан санал дэмжигдээд ингээд явбал үүн дээр сайн зориг гишүүний хуулийг одоо яаралтай оруулж ирээд хилцээд явж хооронд бол зөвшөөрөл олгохдохгүй байх эрх зүйн зохицуулалтаа. Дээрээс нь зөвшөөрлийн зөвлөлийг ахалж байгаагаа өөр миний зүгээс зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд хууль зүйн яамд яг одоо бичиг хургуулсан байна. 6 сар зөвшөөрөл олох асуудал байхгүй шүү. Зөвшөөрлийн зөвлөл дүгнэлтээ гаргацсан шүү гэдэг. Тэгэхээр нэг талтаа гаргаад хугацаа алдмааргүй байна л гэдэг.